газрын 189-р тогтоон хэрэгцээтэй холбоотойгоор Гоолтой аймгийн 9 болон сумын 3-р сургуулийн хүн эко клуб нь нийлэг уднаас татгалзын аяныг эхлүүлж байна. Гэлгарууд нь анх 1955 онд Америкийн нэгдсэн улсад үүсжээ. Энэ тогтоолыг зөрчсөн иргэнийг 50 мянган төгрөг, хуулийн этгээдийг 150-аас 200 мянган төгрөгөөр хангана. Судалгаанаас үзэхэд хүн гэлгар уутыг 12 минут ашиглаад хайдаг. Энэ хайсан гэлгар уут нь байгаль дээр задрахгүй 100 гаруй жил байж задардаг. Үүнээс болж маш олон төрлийн өвчнүүд үүсэж байна. Жишээлбэл улаан хоолойн өвчлөл, нойр бочирхайн өвчлөл, илэгний хорт авдар гэх мэт. Нэгэн жишээг дурдвал модон дээр гэлгар уут наалтаад ургаж чаддаггүй. Учир нь гэвэл хүний амьсгалыг богдуулахад амьсгал чаддаггүйтэй адил зүйл юм аа. Нийлэг удмын талаар ямар бодлоо явдаг вэ? Байгальд хор гомдолтой муугаар нөлөөлдөг маш удаан хөстөж үгүй болдог. Гэлгар ууд нь болохоор угаасаа ингээд ер нь бол байгаль шинхэн удаад ингээд гэлгар уутыг ер нь бол ингээд бохирдуулаад ингээд дахин хэрэглэх юм бол угаасаа хүний бие ч гэсэн муу учраас гэлгар уутыг устгал даруулах гэж бодож байна. Гэлгар уутыг хэрэглэнээс хасаж даавн уутыг хэрэглэж хэвшээ. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Саний бодлоор нийлэг уутны талаар таны бодлыг сонсвол нийлэг гэлгар уут бол олон жилийн хугацаатай ганцрыг юунд дотор агуулгад байдаг хор хөлмөлтөө юутай гэсэн одоо тийм учраас гэлгар уутаа хатгаж явдаг. манай сургуулиас эко клубийнхан хүүхдүүдийн хийсэн уутыг өгж байна. За ингээд нийлэг уутнаас татгалзаж даавн уутаа хэрэглэж хэвшээ. Нийлэг уутыг хэрэгмээргүй байнамаа. Даавн уутаа хэрэглэж явж байгаа. Танайтаа гэж. За ингээд манай сургуулийн хүүхдүүдийн хийсэн энэ уутыг танд хэлжээ. Аа баяр. Манай монголчууд нийлэг уутыг хэрэгжилж ил байсан. Тэгэл одоо байгаль дээр хор хөнөөл нэх байсан. Нөгөө алгууд хугацаа дээр хугацаа нэг урт байсан. Одоо хол гарч даавн уутыг хэрэглэе гэсэн. Тэр тухайгаар тэгэл даавн уутыг хэрэгжилж явах. Заашгүй байж. За баярлалаа. Ингээд танд манай сургуулийн хүүхдүүдийн гараар хийсэн энэ уутыг бэлгэлж байна. За. Гэлгар уут бол байгаль дэлхийд аюул таартай хүмүүс аягүй хэрэгжилж байгаа тэрийг тэгээд тэрийг хэрэглэснээр бол зэрэг хорт авдар тэгээд одоо байгаа гадны орчин аюул үүсэж байгаа. Тэгээд энэ уутыг танд бэлгэхийн манай сургуулийн хүүхдүүд болохоор гараар хийсэн. За баярлалаа. Ирээд 1990 онд бол одоо эзэнтэй саналж ямар сөрөг үйлдэл хийгээд одоо ингээд бид гэлгар уутнаас татгалзаж одоо даавн уутыг хэрэглээндээ хийж хөвшүүлье гэж тогтоол гаргасан байгаа. За энийг үндэслээд манай Гоолтой аймгийн боловсролын гол сүлийн хүн эко клуб маань бол одоо нийлэг гэлгар уутнаас татгалзын аянг одоо өрнүүлж байна. За мундаг байна. За тэгээд гэлгар уутыг хүн ердөө 12 минут ашиглаад хайдаг. Энэ хайсан гэлгар уут нь цаашлаад нөгөө хөрсөн шингэж задрахтаа 100 гаруй жил болж идэв. Үүнээс болоод маш олон хортой өвчмүүд үүссэн шалтгаан болж идэв. Үүнд нь болохоор нойр улчирхай өвчлөл, тэгээ улаан хоолой өвчлөл, эглэгний хорт авдаг сүүлийн жилүүд ихсэх болсон шүү дээ. Тийм болохоор тэр нь их үүсэж идэв. Энэ болохоор манай сургуулийн хүүхдүүд өөрийн гараараа хийсэн бүтээл байгаа. Та манай энэ хийсэн баярлалаа.